Тэгээд өнөөдрийнхөө бичлэгэн дээр Японд амьдардаг байрныхаа өрөөг танилцуулах чинь. Тэгэд миний Instagram-ыг дагаарай. Тэндээ ер нь бол байнга YouTube дээр хизээ бичлэг тавих жагаа дандаа апдейтлээд явдаг. Одоо манай өрөөг харцгаая. Орохоос өмнө хаалганыхаа гадаа ингээд талчуур халаад бүгдийг өлгцсэн байдаг. Тэгээд орчоод зүүн тишээ харуул миний шкаф байгаа. Манай гэрт байдаг шкафнуудыг бодвол хамгийн жижиг нь. Тэгтээ би чадхаараа ер нь их хувцас багтаахыг хичээсэн. Тэгээ бас гоё эмгэгтэй байдлаар. Яг иймэрхүү нэксэртэй юм байхгүй. Одоо ийшээгээ харахаар гоё гэрлүүдэд чимгэлсэн байгаа. Тэгээ би өрөөндөө гэрэлтэй байхыг амар хүсдэг. Тэгээ энэ болохоор манай найзын өгсөн Dreamcatcher гэдэг байгаа. Муухай зүуднүүдийг зайлуулдаг гэсэн. За тэгээд яг орныхоо хажууд bedside table гэх юм уу тиймэрхүү юм дээрээ би химэлцдэг. Ер нь л нэг иймэрхүү. Тэгээд энийг өөрөө нэг хуулга авч агаад өөрөө наацын. Яаж чимэглэх санаа ерөөс олдохгүй болохоор яг ингээд хооснороо байгаа. Ор ер нь бол нэг иймэрхүү. Арай гоё энгийн тэгээ дээрээ нэ хийх юм тавихыг хүсдэггүй. Нэг зүгээр ингээд сэгсрэл базаад ингээд тавьчихаар өөрөө амар гоё нэртэй болчдөг. Орныхоо доор юм жижигэн шкафтай. Тэгээ нэг ингээд онгоолгоод үзэх юм бол иймэрхүү байдаг. Одоо эндээсээ ийшээ ингээ харахаар айгуу гоё цонх идэг, тэндээ гоё давтантай. Цонхоор ингээд нэг иймэрхүү вьютэй. Найзуудынхаа зураг, тэгээд өөрийнхөө зураг, тэгээд найзуудаас авсан юм картнуудаа ингээд тавьчихдаг. Энд ингээд чихмэл тоглоомнууд байдаг. Хичээл мичээлээ хийж суух туртай. Одоо ийшэлцгээ. Тэгээд бичлэгээ янзалдаг, хичээлээ хийдэг. Энэ зураг болохоор би анх интернетээс YouTube-ээс дуурайж зураад өрөөндөө ингээ өлгцэн. Тэгээ ер нь л харахаар угаасаа яг мэрэгжлийн биш гэдэг нь мэдэж байгаа. Энэ ингээд далиж мэлэгцэн. Гэтэ яг анх удаа яг ингэж гоё зурж үзсэн болохоор тэгээ бас холоос харахаар тийм муухай харагддаг. Орой яг ингээд тод цагаан гэрлээ асааж ирснаас ийм жижигхэн гэрлээ асаацсан надад илүү гоё санагддаг. Тэгээд нөөрний будаг, янз бүрийн хумсны будаг, янз бүрийн юмнууд ингээд тавьсан байдаг. Тэгээд би яг эндээ айгуу туртай. Би өнөртөө осонд айгуу туртай. Тэгээд хамгийн туртай өнөртөө оснуудаа ингээд тавьсан байдаг. Одоохондоо. Одоо өрөөндөө байж хата засаагаа сууж явах туртай. Энэ бол нэг иймэрхүү. Тэгээд яг ийшээ доошлохоор хичээлийн маань хэсэг байгаа. Харахаар нэг их юм байхгүй угаасаа зүгээр хичээл номын тийм байдаг. Тэгээд тэндээ нөгөө air conditioner-тай бас heater-тай. Ийшээ харах юм бол дахиад нэг цонх байдаг. Тэгээ би энэ цонхондоо аягүй дуртай. Одоохондоо яг өвөл болсон байгаа болохоор модон тийм ч амар өндөр болоог. Гэхдээ яг 100 болохоор модон бүр ийм өндөр болчдөг. Тэгээд бараг энэ байшнууд нь харагдахаа болоод амар гоё болчдөг. Тэгээд энд яг нөгөө нэг эмээ өвөө амьдэрдэг. Тэгэл өөртөө ингээл гоё ногоо зүлэг бүгдийг гоё янзлал яваад идэг. Тэрээсээ ийшлэхээр ингээд миний шкаф болохоор өлгөхөөр бүгдээрээ нураад унцдаг болохоор арай хүнд гэсэн юмудаа энэ дээр өлгцэн байгаа. Тэгээд доошоогоо буухаар гоё гутал цонхнуудаа тийшээ тавьчихдаг. Тэгээд зүүн талд нь болохоор нөгөө нэг өрөөндөө хаяа тасгал хийхээр хэрэгэлдэг юм йога мат энэ төр тавьчихдаг. Тэгээд энэ хажуу талд нь бас цонх мөнх тиймэрхүү юмудаа өлгөө тавьсан байгаа. Тэгээ энэ дээшээ харуул яг миний маусын обруш гэдэг. Тэгээ би яг Токио Disneyland явахдаа авч исэн. Тэгээд би Disneyland-д ер нь аягүй дуртай. Тэгээд Disney-ийн кино үзэх аягүй дуртай болохоор энд тавьсан. Тэгээд дараачууд явахаараа дүнэ гэж боддог. Тэгээд би ер нь яг тэр жижигхэн хевсэн дээрээ суугаад нүүр мөрөө будаад гоё өдрөө тэгэж эхлүүлэх дуртай байдаг. Дахиад нэг юм хевстэй. Ийш харах юм бол нэг иймэрхүү хэсэг байгаа. Тэгээд энэ дээрээ бас янз бүрийн юмнуудаа тавьдаг. Тэгээд энэ болохоор нэг юм LED lights Amazon-аас захиалаад авчихсан амар гоё. Тэгээд эдөөсийг ер нь бол магазинаас зүгээр зургуудыг хайчилж аваад жаадалсан. Тэгтээ ингээ гоё харагдадсан болохоор тавьсан. Тэгээ энэ яг зургийн ч гэсэн ийм шар гэрэлтэй. Тэгээ би ер нь бол яг ийм шар гэрэлтэй айгу туртай. Аймаг гоё дулаахан уурын амсгал мэдрэгддэг болохоор одоо энийг харахад ч гэсэн аймаг гоё санагддаг. Эмэг зүйлснүүдээ ингээ тавьсан байдаг. За тэгээд доошлохоор ийм янз бүрийн товсон өнөртөөс цаг шил бүгж гэл нэг тиймэрхүү зүйлүүдэд тавьсан байдаг. Тэгээшээ доошлохоор бас тэгэл янз бүрийн юмнууд ингээд тавьсан байдیں۔ Тэгээ доошоо болохоор тэгээд энэ болохоор зүгээр random тавьчихаар гоё харагддаг юмнуудаа дотор нэгээд нууц
Ингээд ийм ягаан юм хийхгүй бол айгүй муухай харагдадсан болохоор ингээд тавьтیں۔ Тэгээд ганц юм хэлвэл Японд идэг байрнууд дандаа ийм 2 сэрээтэй байдаг. Тэгээ өөр юм байдаг болохоор би Монголоос ийм залгуур аваад ирсэн шилжүүлэгчтэй. Тэгээ та нар ч гэсэн Японд Монголоос Япон руу ирж байгаа эсвэл өөр газраас Япон руу ирж байгаа хүн байвал дандаа ийм 2 шүттэй байдгийг анхаараарай. Тэгээ яг ингээд бичлэгэн дээр харуулахаар арай том харагдаад байгаа мөртлөө миний өрөө арай жижигхэн. Тэгээ яг татамигаар ярил минийх 5-5-ын харьцаатай. Тийм болохоор манай гэртээ дэг өрөөнүүдийг бодвол бас хамгийн жижигхэн өрөө. За одоо ингээд өрөөгөө танилцуулаад дуусчлаа. Тэгээд би их сургуульд ирэхээс өмнө 10 жил тахтай эсвэл бүр тэрнээс өмнө YouTube дээр room tour айгүй хөддөг. Тэгээд одоо ч гэсэн юу үзэх айгүй дуртай. Их сургуульд ирээд өөрийн гэсэн өрөөгөө чимэглэхийг айгүй удаан мөрөөдчихсэн болохоор энд ирээд өрөөгөө гоё чимэгсэн байгаа. Тэгээд цалин байлангаа буухаар шууд доглоод өрөөндөө ямар ч гэсэн нэг жижиг юм авдаг, жижигхэн лаач гэсэн хамаагүй шууд өрөөндөө ингээ гоё авчдаг. Тэгээд тэгэхээр илүү өрөөндөө байхаар ч гэсэн гоё санагддаг. Өрөөндөө ер нь бол байх айгүй дуртай. Тэгээд ганцаараа өрөөндөө гоё хичээлээ хийгээд эсвэл бичлэгээ хийгээд бичлэгээ янзлаад сууж авах айгүй гоё санагддаг. Тэгээд өрөөндөө тийм их цагийг зарцуулж байгаа юм чи өрөөгөө гоё чимэглэхийг хүссэн. Тэгээд үзэн маш их баярлалаа. Тэгээд таалагдсан бол subscribe хийгээрэй, бас like and comment and share. Дараагийн бичлэг хүртэл баяртай.